Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Хэрхэн 100 наслах нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр бид дархлаа миний дотоод цагдаа гэдэг сэдвээр ярилцсан. За дугаарыг маань хамтран ажиллагчаар чанартай оншилгоо эрүүл ирээдүй эртгэлрүүлгийн Медскан төв маань болон Химлай брендийн албан ёсны дистрибьютор Захир төмөр компани маань нэвтрүүлгийг ивэнтгэж байна. За нэвтрүүлэг маань NTV Одондор радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрдэг. За студид Медскан эртгэлрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал Хавдар судлаач эмч Батэрдэн хөтлөгч хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий юм чи. За өдрийн мэнд төргий. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол хамгийн энгийн ирнэ хамгийн чухал сэдвүүдийн нэг. За энэ бол яг бүрэн хизээч унтдаггүй таны төлөө ажилтдаг нэг айран байдаг таны биед. Энэ бол таны дархлааны тогтолцоо. За энэ дархлаа тогтолцоо бол яг одоо таны биений хамгийн том хамгаалах хэрэгсэл. Биеийн чинь хамгийн гол одоо цагдаа болж явж байгаа энэ зүйл бол дархлааны систем байдаг. За энэ систем яаж ажилдгийг бид нар энийг одоо яаж зөв дэмжиж авч явах ёстой юм те дархлаа сулруул ямар аюултай юм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцах юм байна. Тэгээ ялангуяа хүмүүс сүүлийн үед айгүй их ярьдаг болсон шүү дээ. Дархлаа сулраад ингээд дархлаагаа дэмжих гээд ийм юм хэрэгжилж гин ингэж гин тэгж гин гэмэт те. За энэ зөв юм уу буруу юм уу ер нь дархлааг яг яавал хамгийн сайн дэмжиж өгч чаддیں гэмэт чухал зүйлүүд өнөөдөр хоёулаа ярих юм байна. За тэгэхээр нэгдүгürt яг түрүүний хэлсэнчлэн бидний биед байдаг хамгийн чухал хамгаалалт бол дархлаа. За мөн таны төлөө огт унтахгүйгээр минут секундгүй тогтмол ажилтдаг зүйл бол дархлааны систем байдаг юм а. Бидний хамгийн сайн хайрлаж явах хэрэгтэй энэ дархлааны систем байдаг. За тэгэхээр энэ дархлааны систем маань ер нь бол нэг төрөлхийн олдмол гэдэг нэг хоёр хуваагдаад байгаа. За төрөлхийн буюу анхдагч дархлааны тогтолцоо юу вэ гэхээр одоо хамгийн ихнийх нь арьс байдаг. Арьс бол биднийг гадаад орчноос бүрэн тусгаарлаж байгаа. За энэ гадаад орчинд байгаа одоо хүний биеийг хүлж болоход өвчин үүсгдэг бүх одоо бичил биетнүүдээс те ялангуяа орчин нөхцлөөс одоо хүйтэн температур те бүрэн хамгаалж байгаа хамгийн том хамгаалах тогтолцоо бол арьс байдаг. За. Тэ. За арьс бол ийм чухал үүрэгтэй. Нэгдүгээр. Тэгэхээр дархлаа тогтолцооны нэг эрхтэн гэж явах юм байна. За. Тий. За арьс байдаг. За хоёрт нь бол манай рефлексүүд гэдэг тийм. Нулимс гарах. Ханиах, найтах гэх мэт тийм. Энэ нь юу гэхээр бидний бас хамгаалах рефлексийн нэг юм. За жишээ нь тухайн одоо найтаж гинэ гэдэг нь хамранд гадны одоо вирус бактери ороод ирчихсэн байна. Түүнийг таньж илрүүлээд ингээд хүн ямар арга хэмжээ авч ийн гэхэд энийг гаргах чиглэлд ажиллаж байгаа гэсэн үг. Тэр дархлаа тогтолцооны уруулын үр дүнд найтах гэдэг одоо биеэс одоо дайсныхаа ингээд түрж гаргаад байна шүү дээ. Ер нь бол биеэсээ те шуурга салхиулаад хөөгөө гаргаж шүү дээ. Яг энэ одоо зүйлүүд болдог. За мөн одоо фагоцит эсүүд одоо ийм одоо макрофаг гэдэг юу гэмдэ шууд анх одоо гадны бактери ороод ирлээ хамгийн анхны байдлаа тэрэн дээр тавхад очдог. Тэр одоо иддэг гэх юм уу том эсүүд гэдэг. Иддэг эсүүд. За энэ гурвыг бол ер нь анхдагч дархлаа гэдэг. За олдмол буюу хоёр дахь дархлаа нь юу гэхээр дархлааны цагаан эс. Дотроо Т эс болон Б эс гэхэд хоёр янз байна. Ийм одоо чухал үйл ажиллагааны хувьд бол айгүй юм нарийн. За өнөөдөр тэрийг хоёулаа айгүй энгийн болгож ярина гэсэн хүмүүстээ ойлгуулахын тулд. За ТС бол юу юм бэ гэхээр яг боловсруулалт хийдэг эс гэж ойлгож болно. За хоёр ингэж жишээлээ л дээ. За ингэж одоо гудамжинд явж исэн чинь нэг хүн найтаагаад за тэгээд хамрынхын салстаар нөгөө одоо өвчин үүсгдэг те вирус ороод ирсэн ротовирус ч юм уу риновирус ч юм уу те хамрын салстанд их байдаг риновирус ч юм уу за нэг вирус ороод ирсэн байна. За тэгэнгүүт одоо юу болох юм бэ? Хамгийн түрүүнд тэрэн дээр нөгөө макрофаг эсэнд тавхад очино. Нөгөө төрлийн дархлаанд сая ярьсан том эсэнд тавхад очино. Тэрийг танина. Яг юу юм бэ гэдэг таньж авна. За ингээд энэ дайсан байна гэж илрүүлнэ. За нөгөө мэдээлэл өгөхнөөс цаашаа дамжуулна. За нөгөө мэдээллийг авсан ТС чинь одоо ТС нь болохоор юу вэ гэхээр тэнд мэдээллийг боловсруулна гэсэн үг. За одоо энэ ямар вирусын ямар шинж чанартай юм те бүгдийг таньж авна. ТС бол дотроо яг нөө memory cell-стэй таних
Одоо бидний дахлаач нь вакцины үүсгээд байгаа шүү дээ. Хамгийн гол зүйл өөрөө вакцин гэдэг байгаа зүйл чинь энэ Т-ийн таних чадвартай суурилж байна гэсэн үг. Таньж авна. За ингээд таньсныхаа дараа Б гэдэг эсрүүгээ мэдээлэл өгөх нь шүү дээ. За ингээд Б-с нь болохоор эсрэг Б гэдэг зүйл үүсгдэг. Одоо маш их ярьдаг хүмүүс ингээд маш их ярьж байгаа боловч яг зөв ойлголтыг аваагүй хүмүүс айгүй их байгаад идэх юм. Энэ нэг ковидос хойш энэ эсрэг Б энэ нэтрээгээд үгнүүд айгүй их сонсдог болсон баг хүмүүс. За эсрэг Б гэдэг нь Б-ийн үйлдвэрлэж байгаа зэвсэг гэсэн үг. Яг зөвхөн тэр вируст зориулсан зэвсгийг үйлдвэрлэдэг гэсэн. За ингээд нөгөө үйлдвэрлэгдсэн эсрэг Б нь цусны судсаар дамжиж очиод нөгөө вирусээ яах нь устгах гэсэн үг. Устгах. За яг энэ процессыг нь одоо дахлаа тогтолцооны хамгаалах процесс яваад байна гэсэн үг. За энэ чинь нөгөө нэг тухайн үнийхээ биеийн байдал, тухайн вирусийнхээ шинж чанар тэ одоо шалтгаалаад янз бүрийн хугацаатай явагддаг. Хугацааны хувьд ингээд нууц хоног гэж яриад байгаа. За манайхан нөгөө хөвчлийн вирусын алдар дээр ялангуяа ковидын алдар дээр аягүй сайн мэддэг болсон. Нууц хоног, тэд хоног, 2 хоног гэх. 2 хоногт нь яагаад хүний бид ямар ч урал үүсэхгүй байгаа юм гэхээр тэр нөө вирусыг таниад байгаа байхгүй. Таних үйл явц чинь тэнд явагдаад байна. Тэгээ Б-с юу эсрэг Б үйлдвэрлээд байна гэсэн. За эсрэг Б үйлдвэрлэлээ шуудан эхэлнэ. Зэвсэгтэй болсон юм чи одоо яах нь вэ? Нөгөө вирусынхаа эсрэг нөгөө цагдаа нар маань байлдана гэсэн. Тэр бас айхтар байгаа шүү те. Одоо гадны биетийг таниад яг тэр нь таарсан түлхүүр чоожиг одоо өөртөө ярилцж байгаа шинээр хийх нь шүү дээ. Шинээр хийж ийн гэсэн үг. За ингээд таниад авчна. Нэг л удаа тэр вирус хүний биед ороод ирсэн бол тэр вирусын эсрэг дэвсгэртэй болоод авцсан байна. Тэ? За одоо жишээ нь ингээд жишээ ярил л да. Хөгжилтэйгөө кино минонд дэр чинь. За вампир ороод ирвэл тэ? За модоор ингээд зүрхэнд нь зоноо гэдэг нэг юм модтой тий загалмаатай ч гэдэг юм уу мэдэхгүй. За одоо яа гэдэг зомби ороод ирвэл энэ бууга тархин бууднаач гэдэг юм уу тий. Ингээд нөө төрөл бүрийн дайсныхаа эсрэг зэвсгүүдээ үйлдвэрлэсэн гэсэн үг. Цаг ухаалаг байгаа шүү тий. Тэгээд хоёр дахь удаага ороод ирнэ шүү дээ нөгөө вирус нь. Хоёр дахь удаага ороод ирэнгүүт угаасаа өмнө таних процесс явагдсан учраас тэр ихний нөгөө нэг Т-с рүү мэдээлэл дамжуулаад Т-с боловсруулдаг тэгээд Б-с мэдээлэл өгөөд Б-с нь эсрэг бие үйлдвэрлэдэг энэ процессыг явахгүйгээр шууд таньд явангуудаа нөгөө нэг бэлэн эсрэг биеийг шууд гаргаад маш богино хугацаанд яах нь хурдан хугацаанд нөгөө орж ирсэн вирусыг устгахчдаг. Зэвсэг нь бэлэн байгаа учраас. Ингээд л вирусоо яаж байгаа юм бэ гэхээр нэг удаа өвчлөсөн тухайн вирусээрээ хүний бие ялангуяа өвдөхгүй байхын нөхцөл байдлыг хүний дахлааны тогтолцоо олгож өгч байгаа. Энийг нь дахлаа тогтох гэж нэрлэдэг байгаа байхгүй. Яг тийм зарим өвчнөгч нэг л удаа тусдаг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо биеэр нь тэр анти бие нь тархацсан байж идэг гэсэн үг. Тэр эсрэг бие нь тархацсан байдаг л гэсэн үг ер нь. Гэхдээ их хэмжээтэйгэр биш. Тэгээд яг нөгөө үйлдвэрлэхэд бэлэн болцсон байдаг гэх юм уу энгийнээр. Нөгөө вирус ороод ирлээ шууд нөгөө эсрэг бие ихээр үйлдвэрлээл устгаа ичдэг. Тэгээд л одоо өвддөггүй гэсэн. Яг хүний бие энэ логик дээр энэ одоо үйл ажиллагаанд тулгуурлаад вакцин гэдэг зүйл байдаг байна шүү дээ. Тэгээ энийг би бүр ялангуяа одоо яг одоо л энэ дулааны үйлрэл ийм болчиход байхад манад Улаанбурхан гэдэг өвчний дахин дэгдэлт явагдаад шүү 4000 гаруй хүүхэд өвдсөн. 2 хүүхэд насварчлаа өнөөдрийн байдлаар. Энийний одоо гол буруу юу юм бэ гэхээр вакцин хийлгээгүй. Вакцин ер нь вакцин эсэргүүцдэг хүмүүс айгүй үүссэн байгаа даа шүү дээ. Энд бол би хувь хүнийхээ зүгээс ч тэр эмч хүнийхээ зүгээс ч тэр айгүй одоо эсрэг байсуртай байдаг. Тэр вакцины хийлэхгүй тухайн хүний одоо дуурч гисэн, эргэж гисэн энэ вакцин гэдэг зүйл бол шинжлэх ухааны энэ дэлхийн түүхэнд үүссэн хамгийн том нээлтийн нэг байхгүй. Бид нарыг одоо ингэж өндөр настуулдаг болсон тий. Одоо энэ вакцин үүсэх багт чи ер нь тэгэл одоо 10 хүүхэд төрөөл 6 нас сурдаг л болно шүү дээ. 4 хүүхэд нь одоо байгалийнхаа шалгуулаар үлддэг ч юм уу тий. Яриа эндэгдэл бол маш өндөр тоотой. Асар өндөр байлаа шүү дээ тий. Вакцин гэдэг зүйлэл бид нар амьд явж байгаа байхгүй өнөөдөр бол. За тэгэхээр энэ вакцин гэдэг зүйлээс татгалзах нь маш өндөр сөрөг нөлөөтэй. Одоо бид нар яг өнөөдөр Улаанбурханы энэ дэгдэл дээр улсаараа
одоо мэдрээд байж байна. Миний санахын 2015 онд хамгийн сүүлд нэг дэгдэлд гараад би өрхийн эмч байсан. Баянгол 4-ийн 3 дугаар хорооны өрхийн эмч байхдаа бүх өрхөө одоо тухайн өрхийнхөө нийт одоо 3000 айл өрхөөр бүгднгээр нь явж вакцин хийжсэн айгуус их сандэ. Би өөрөө бараг 2 ч удаа үтсэн. Хийж явах сар явагдлаа да вакцинжуулалт маань. Тэгж явах явцдаа одоо байн халдвартай тохиолдож байгаа учраас хөнгөн байдлаар 2 удаа одоо шинж тэмдэг илэрж байгаа байхгүй Улаанбахын. Тэгэн барин байж 2015 онд бүх нийтэд дахлаажуулаад тэрнээс өнөөдөр хүртэл 10 жилийн хугацаанд Улаанбаханд юус тохиолдог байхгүй. Тэгээ энэ жил яагаад ирж байгаа юм бэ гэхээр энэ ковидос хойш сүүлийн одоо 2 жил ялангуяа энэ вакцинаас одоо вакцин хийлгэхгүй татгалздаг хүмүүсийн тоёрс олшроод энэ хүмүүс нь инфлюенс хийж бусдад нөлөөлж те нөгөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг бусдад одоо түгээн дэлгэрүүлэх замаар одоо бусад хүмүүсийн вакцин хийх гэжсэн сэтгэл санааг уруулад ингээд вакциныг хийлгэхгүй байдлаар ингээд вакцин хийлгээх хүмүүсийн тоо олшроод ингээд энэ хүмүүс маань энэ одоо халдварт өртөх нь илбэх болоод байгаа. Ийм учраас одоо яг бүх өрхийн эмнэлгүүдэд дахиад вакцинжуулалт эхэлсэн байна. Бүх сургуулиудаар нь хийж байгаа. Тэгээ би нэг одоо хүүхдийн одоо ангийн вакцин хийж байгаа зөвшөөрлийн хуудасны зургийг харсан л та. Тэгээ аюу харамсан. Баг 70% зөвшөөрөөгүйсэн. Ингэж дэгдэжээд байхад вакцин хийлгэхий дахиад зөөх гэж утсан шүү дээ. үгүй байна бүр. Тэгээ би бол энд бас аюу харамсаж байгаа тийм. Бид нар энийг бол аюу сайн хийлгэх хэрэгтэй. За вакцин гэдэг нь юу юм бэ гэхээр одоо яг өнөөдрийн сэдвтэ ярих юм бол Улаанбахны вирусыг нь яг хүний биед тарьж байгаа юм. Гэхдээ тэр вирусын дотроос тэр вирус ч ороод өвчин үүсгэж байгаа шүү дээ. Одоо хондоо тэр вирус ч ороод өөрөө токсин буюу нэг хортой л гэсэн үг хор байгаа. Тэрийг нь ялгаад авцсан. Нөгөө вирусыг нь хоргүй болгоод бие рүү тарчиж байгаа. Хүний бие. За тэгэнгүүт тухайн дахлааны систем маань тэр вирусыг таньж аваад тэрний эсрэг яах нь зэвсгээ бэлдэж өгч байгаа. Нөгөө зэвсгээ бэлдэж авч байгаа. За энэ тогтолцоог вакцин бүрдүүлээд байгаа байхгүй. За ингээд зэвсгээ хийгээд авчих юм бол дараа нөгөө улаан бурхан орж иж байгаа шүү дээ тий. Тэрийг шууд устгах чаа гэсэн. Вакцин хийлгэсэн хүүхэд улаан бурхан огт өвдөхгүй ингээд яваад шүү дээ тий. Олон жил яваад шүү дээ хүүхэд. Энэ чинь халдвар ахгүй байгаа гэсэн үг биш. Магадгүй авж байгаа тэр үед. Гэтэл тэр бүх вакцинтай угаасаа дахлааны тогтолцоонд маш сайн ажиллаад тэнд яах нь эсрэг бие үүсгэсэн, зэвсгээ үүсгэсэн байгаа учраас нөгөө ороод ирэнгүүт нь яагаад вэ? Устгах чадаад байна гэсэн үг. Алж чадаад байна гэсэн үг байхгүй. Тэ? Ийм одоо чухал зүйлийг бол дахлааны систем хийдэг юм аа. Таны бие махбод өчнөө төрлийн одоо өвчин үүсгдэг вируснууд, бактериуд байна. Энэ болгонтой цаг тутам, минут тутам, секунд тутам тулалдж байгаа таны цагдаа бол юу гэдэг юм бэ гэхээр бидний дахлаа авах нь шүү дээ. Энэ дахлаа. За дахлааны систем чи яаж тулалддаг юм бэ гэхээр зэвсэг үйлдвэрлэж тулалддаг байна. Тухайн зүйлийнхаа эсрэг биеийг үйлдвэрлэж тэ. Тэр эсрэг бие нь болохоор таны биед яадаг вөхөө үрслийн одоо урал үүсгдэг байхгүй. За яг нөгөө нэг дайм болоод эхлэнгүүд үрсэл үүсдэг гэсэн. За дайм болоод эхлэнгүүд бид нар яах нь халуурдаг байна шүү дээ. Биеийн температур ихсэж байгаа чинь тэнд юу болоод байна гэсэн үг үү? Дайм болоод байна шүү дээ тий. За энэ бол яг дахлаа тогтолцооны үндсэн ажил нь ерөөсөө ийм энгийн байна шүү дээ. Үндсэн ажил нь бол ийм бид нар ойлгож авах. За тэгээд одоо энэ таних авах гэдэг систем нь аягүй чухал. Бид нар чинь өөрийн эсээ таньдаг байх хэрэгтэй. Энэ миний эс байна. Тий өөрийгөө устгах болохгүй шүү. Энэ миний илгэний эс байна. Энэ миний ходоодны эс байна. Энэ бол вирус байна. Энэ бактери байна. Энэ надад хэрэгтэй бактери байна. Нөгөө нарийн гидсэнд ихэнх нь байдаг хэвийн бичил бактериуд, гидсний бактериуд тий. Хүний бие 30 их 80 эстэй гэж үздэг. Хүний бие. Гэтэл хүний биед 30-аас 50 их 80 бактери байдаг. Ихэнх нь гидсэнд байдаг. Бүр эзлэгч энэ 1-2 кг. Таны биеийн жингээ 1-2 кг чи юу байх нь вэ? Таны биед байгаа ашигтай бактериуд гэсэн. За эднээс чи одоо энэ бактериуд бол симбиоз зуруулаар бие биетэй харилцан ашигтай байдлаар ажилладаг гэсэн үг. Хүний бие тэр бактеритай яах нь вэ? Харилцан ашигтай байдлаар ажилдаг байна шүү дээ. Тэр бактери чи хоол боловсруулна. Дахлаа тогтолцоог сургана.
Яаж сурах вэ? Тэр бактериуд чинь нөгөө дахлаа тогтолцоод бактери гэж ийм юм байд юмаа гэд таньж мэдүүлэх хичээл зааж штэ тэ. Тэгээд бактериуд чинь дахлааны системүүд чинь тэр бактериудын заасан хичээлийн дагуу сургалтанд хамагдаад чадвартай цагдаа болж гарч ирдэг байна штэ. Нэгдүгээр, хоёрдугаар энэ одоо хэвийн бактериуд нь бас өвчтөе бактериудаа устгах нь. Одоо өвчин үүсгдэг бактериудаа устгах нь. Ийм одоо бас чухал нөлөөт. Тэгэхээр дахлаа тогтолцоо бол аюулгүй нарийн. Энэ таних үйл ажиллагаа нь бол аюулгүй нарийн байдаг байна шүү. Яг өвчин үүсгдэг вирусыг ялгах нь байна. Өвчин үүсгдэг яг бактерийг ялгах нь байна. Өөрийнхөө эсийг бас ялгах нь байна. За мөн хамтарч ажилладаг нөгөө симбиоз одоо үйлчлэгээтэй тэр бактериудаа бас яах нь устгахгүй шүү дээ, ялгаж авах нь байна тий. За тэгэхээр энэ ялган таних үйл ажиллагаанд энэ асуудал тулгархаар харшил гэдэг өвчин үүсээд байгаа юм. Автоиммуни гэдэг өвчин үүсээд байгаа. За харшил гэдэг өвчин юу юм бэ гэхээр дахлаа тогтолцоотой холбоотой өвчин байна шүү дээ. Хүмүүс дахлаа сулрахаар харшил үүсээд байна гэж бодоод байдаг ихэнх хүмүүс. Гэтэл эсвэргээрээ дахлаа тогтолцооны хэд мэдрэгчлийг харшил гэж нэрлэдэг байгаа. Харин тий одоо яг дахлаа бидний биед маш хэрэгтэй шигээ үүнд асуудал гарах юм бол тэгээ баг зэргийн автоиммун энэ чинь маш хүндтэй. Дээрээс нь харшилч гэсэн бас ер нь одоо хүмүүсийн л бас толгойн өвчин болсон өвчин болж байна. Тэгэхээр энэ одоо жоохон асуудал гарахад л ингээд бас асуудалтай байна шүү. Тий. За жоохон асуудал гарангууд юу вэ гэхээр одоо ингээд өрөөнд байгаа тоосон цэр байгаа шүү дээ, тий. Энэ тоосон цэр хамаа одоо ангаар дамжаад ороод ирлээ. Тэгэнгүүт тэр тоосон цэрийг дайсан ингээ үнэлчихэж байгаа байхгүй. Нөө ихний үнэлгээнд дэр. Дахлаа тогтолцоо. Тэгэнгүүтээ тэр тоосон цэрийнхаа эсрэг бие үүсгэж байгаа. Одоо үйлдвэрлэж байгаа. Тэр эсрэг бие нь очоод тоосон цэр дээр очингуудаа өрөсөл үүсгэнэ. Ингээд нөө ажилтай хүн чинь яг өрсөлийн шинж тэмдэг өгнө шүү дээ. Ханаач найтаагаал зогсохгүй те. Нөө найтах чинь ямар ажил дахлаа тогтолцооны ажил гэсэн шүү дээ те. Ийм учраас наа чи нөгөө дайсан байгаад байна гэдэг мэдээг өгвөл найтайлгаал байгаа хгүй хүний те. Тэгэл нус нь гоожол, нойломс нь гоожол те. За энэ бол яг дахлаа тогтолцоо ингээд хит мэдрэгээр хандаад зүгээр энэ бол энэ зүгээр тоос юм байна гэд таньдаг байна шүү дээ. Ихэнх хүмүүс. Гэтэл зарим хүмүүс нь дахлаа тухайн тоосон дээр хит мэдрэг ажиллаад тэрийг нь бактери юм уу дайсан одоо вирус шиг дайсан гэд үнэлчихэж байгаа. За ингээд үнэлгээ буруудсанаас болоод тэр хүн яаж юм? Тоос нь 2 дахь удаага орж ирэнгүүт нь тэрний эсрэг бие үйлдвэрлээ шууд дайн зарлцж байгаа гэсэн үг. Ингээд энэ дайн нь жишээ нь харшил гэдэг өвчин байна шүү дээ. За автоиммуни гэдэг нь юу юм бэ гэхээр өөрийнхөө одоо эсийг яг өөрийнхөө биеийн эсийг бас таних чадвар нь алдагдаад дайсангаа үнэлчихэж байгаа. Ингээд өөрийнхөө биеийн эсийг одоо дайн үүсгэхэд устгаад байна гэсэн үг. Бүр яг өөрийнхөө биеийн эсүүдийг устгаад байгаа. Энэ тогтолцоог болохоор юу гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр тэр автоиммуни өвчин гэж нэрлэдэг байгаа байхгүй. Айгүй хүнд өвчнөд байдаг. Автоиммуни өвчнөд бол ягаад тэгэхээр эмчилгээ гэдэг юм айгүй хэцүү байна шүү дээ. Өөрийнх нь дахлаа, өөрийнх нь эсийн устгаад байна л гэсэн үг. Буруу таньснаас болоод. Нэг нь таниад авцсан бол тэр таньсан тэр мэдээллийг засч болдгоо байхгүй. Тэ айгүй хэцүү. За мөн одоо дахлааны эсүүд дээр чи мөн одоо ямар эс байдаг. Энэ бол яг эсийн хувьд ингээл яриул зөндөө юм байдаг л да. Нейтрофил, имис, тимис гэлтэй хүмүүс маань сайн ойлгох. За natural killer гэдэг нэг эс байдаг. Natural killer гэдэг. Одоо нэрнээсээ ч ойлгогдож байгаа. Энэ нь юу вэ гэхээр өөрийнхөө эсүүдийг хавдрын эс болцсон байвал таньж аваад устгах нь, хөгшөрцөн эсүүдтэй устгах нь, нөгөө вирусөө өвчлөсөн эсүүд байх юм бол тэрийг устгадаг. Энэ эсүүдийг natural killer эсүүд гэж нэрлэдэг. Тэ одоо өөрийнхөө биеийн эсүүдээс дахиад ялгаа ангиллах нь шүү дээ. За энэ бол хөгшөрцөн эс байна. Энийг устгах юм. Тэ за энэ бол хавдрын эс байна. Хавдрын эс болцсон байна. Энийг устгах юм. Гэх мэт энэ одоо тогтолцоо байдаг. За тэгэхээр ийм одоо чухал нарийн тогтолцоог бол дахлаа тогтолцоо гэдэг энэ бидний цагдаа бол явуулдаг. Асар том ийм нарийн үйл ажиллагаатай том ийм систем гэж ойлгож байна. Энэ цагдаа нарыг тий. Гадаад үйл ажиллагаатай, дотоод үйл ажиллагаатай, өөрсдийн хяналттай айгүй том ийм том систем байна шүү дээ. Өнөөдөр дэлхийд одоо хамгийн аюултай өвчнийг одоо хүртэл доох гэж нэрлэдэг тань л да. Яагаад гэвэл хүний дахлал хомсдлын вирус гэдэг энэ вирус нь хүний бид орж ирээд
юуг өвдөгдөм бэ гэхээр эсрэгээрээ энэ тахлааны эсүүдийг нь устгадаг гэсэн. Ухаандаа хүний цагдааг нь алдаг вирус одоогийн байдлаар нэг байгаа дэш. Тэр нь HDV-гийн доохын вирус. Ийм учраас хамгийн аюултай энэ вирус болчиход байгаа гэсэн үг. Одоо бусад өвчнүүд төр бол илгийг өвдүүлж гин гэж бодъё. Тэнгүүд тахлааны систем чи ажиллаж байгаа шүү дээ тэрний эсрэг. Гэтэл HDV дээр болохоор тахлааны эсүүд нь өөрсдөө ингээд унаад эхэлчихдэг тий. Тэгээ хүн тахлаагүй болоод энгийн ханиадаар өвдөд нас орчдөг юм шиг. Тахлаа дотоод цагдаагүй болчингууд ямар ч цагдаа болчингууд тэнд нэг зүгээр ханиад үүсгдэг хамрын ханиад үүсгдэг жижигхэн вирус орж ирэл хүний биеийг үхэл дүрэх хүртлээ өвчин үүсгэх чадвартай болчихдог гэсэн. Тэгэхээр жигтэй юм а тий. Айгүй тахлааран дээрчдэг. Тахлааран дээрч. За тэгэхээр ийм чухал тогтолцоог бид нэр тахлаа тогтолцоо гэж нэрлэдэг байгаа. За одоо тэгвэл бид нар энэ тогтолцоогоо яаж сайн байлгах юм? За тэгээ чи хоёлаа хамтран ажиллаж танилцуулах цаг болсон байна. Танилцуулчаа өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн маань өнөөдрийн бас явах боломжийг олгож байгаа нь Химлай брендийн аль биесийн дистрибьютор Захир Төмөр гэдэг компани байгаа. Тэгээ ургамлыг уух тусам үр дүнтэй гэдэг урайтай. За жирэмсэн үед бол эмэгтэй хүний бие махбодод бас олон өөрчлөлтүүд явагдаж байдаг. За прогестерон даавар ихсэн, за шээсний замын булчин суларч, шээсний урсгал удааширдаг, мөн умаа томорч шээлэг дарснаас шээс буцаж бөөрлөө ордог гэж. Тэгэхээр үүний зэрэгцээ энэ цусны эзлэгүүн 30-аас 50% нэмэгдэж бөөр илүү их ачаалтай ажиллах болдог. За энэ бүхэн нь бол шээс бүрэн гадагшлахгүй байх, бактери үржих нөхцөлийг бүрдүүлж шээсний замын халдвар буюу UTI гэдэг юм байна. За энэ дүртэх эрсдлийг нэмэгдүүлдэг. За судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн 6-аас 10% нь шээсний замын халдварт өртдөг ба энэ нь дутуу төрөлт. За халдварт өртөх зэрэг ноцтой хүндрэл эрсдэл төрөх юм аюултай юм байна. Тэгэхээр энэ Химлай брендийн 100% ургамлын гаралтай цистон гэдэг юм бүтээгдэхүүн байна. Бөөр шээсний замын халдварыг дарангуйлж дахилтаа сэргийлнэ, бөөрийн чулуу үүсгээс эрсдлийг бууруулна, жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй клиник судалгаагаар батлагдсан ургамлын гаралтай юм бүтээгдэхүүн байна. Тэгээ Химлай брендийн цистоныг Монголын бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалагдаж байна. За холбогдох хүчний дугаар нь 80 80 53 28. За би бол одоо цистоны хүмүүс ер нь их хэрэглэдгийг мэднэ. За үүнээс гадна бол Химлай брэндүүдийг бол үнэхээр юм сайн бүтээгдэхүүн гэж хүмүүс аягүй сайн мэддэм байлээ. Би тэгэхэд сүүлийн үед нөгөө одоо энэ ургамлын гаралтай энэ бүтээгдэхүүн гэхээсээ илүү бас ахын одоо нүүр цэвэрлэгч хөөснөөс ахвалаа те бас үнэхээр юм тунд ажгүй чанартай бүтээгдэхүүн байлээ. Шиг таалагдчихж байгаа. Баярлалаа. Бас өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивэдтгэж чагаад. За баярлалаа. За Химлай брэнд угаасаа ер нь олон жил монголчууд хэрэглэж байгаа. Одоо ихтгэл даах үз. Айгүй сайн ийм брэнд байдаг. Тэгэхээр Химлай брэнд мөн Захир Төмөр компанийнхандаа баярлалаа гэж хэлье. За тэгээд цаашаа үргэлжлүүлээд явхад одоо тэгэхээр энэ тогтолцоогоо бид нэр энд чинь яхаараа энэ цагдаа нар маань унаад байгаа. Яхаараа тахлаа дэмжин сайжирна гэж яриад байгаа. Одоо ингээл унаал сайжраад идэг юм уу? Яг тэгж бодож чинь тий. Тийм амархан юм уу? Тийм амархан юм уу? Үгүй юм уу? Тий. Одоо энийг айгүй зөв ойлгохгүй бол одоо ялангуяа орчин үед тэг тахлаа дэмжидэггүй баг юм алах. Одоо энэ сурчлага нь айгүй хитэдэж байна. Энийг одоо би бол шүүмжлэлтэй ханддаг. Энэ юу ихээр хүний тахлаа гэдэг чинь тийм амархан унаад идэм биш ээ. Амархан унаад идэм биш. Амархан ундаг байсан бол бид нар бас ингэж амьд явахгүй ээ л гэсэн үг. Амьд явахгүй гэсэн үг тий. За ийм учраас одоо хүний дархлаа яадаг вэ гэхээр жоохон сулддаг гэж ойлгож байна. Одоо ямар үед сулддаг юм бэ гэхээр нэгдүгээр тижэл дутагдаад сулдна. За энэ айгүй тодорхой. Хүний бие махбод чинь нэг том үйлдвэр гэсэн үг. За дээрэс нь үйлдвэр дотор байгаа яг бүх үйл ажиллагаа хяндаг цагдаа нар нь манай дархлаа баг. За тэд нар маань бас хоол идэнэ. Тэ? Одоо заавал тогтмол хоолоо идчих хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэр хоол нь багасхаар яах вэ? Ядарнаа тий. Жохон сулдах нь ба шүү дээ тий. За энийг нь одоо манайхан тахлаа сулрах гэд нэрлээд байгаа. Ер нь бол яг нэг тийм би яг энэ сулрах гэдэг үгэн дээр юу л да. Тэгж амар сулраад байдаг юм бол биш. Тахлаа. Жохон сулдна л гэсэн үг. Тэ жохон сулдаж байгаа. Жохон ажиллаа муу гэсэн үг үү? Яг тий. За ийм учраас энийг ийм байдалд хүрэхин тулд тижэл сайн авч байгаа хэрэгтэй. Тахлааны тогтолцоогоо сайн байлгахын тижэл юу авах хэрэгтэй юм бэ гэхээр хоол тижэл сайтай л авах хэрэгтэй. Бид нар хоол тижэлээсээ ургаа сайн авч явах хэрэгтэй. Эрдцүүдээ сайн авч явах хэрэгтэй.
витаминуудаа сайн авчих хэрэгтэй. За ийм учраас ер нь дахлаа дэмжинэ гэж байгаа зүйлүүд бүгдээрээ л витаминтэй эсвэл эрдэстэй зүйлүүд байдаг. За энэ дотроос ялангуяа хэлэхэд цайр, витамин С, витамин Д тэр бол яг дахлаа тогтолцоонд оролцдог ийм одоо витамин эсцүүд шүү. Энийг хүмүүс мань аягүй сайн сонсоод байгаа тийм. Цайр болон витамин С, витамин Д-г одоо хүүхэдтэй нэмэлт байдлаар тогтмол хэрэглэх нь бол үр дүнтэй. Олон төрлийн юм хэрэглэхээсээ илүү яг гол поинтныхаа зүйлийг олж хэрэглээрээ тийм. За ийм учраас дахлаа тогтолцоонд яг энэ тижэл байдлаар нь аягүй сайн дэмждэг одоо сүлдсэн байгаа ядрааг нь тайлдаг зүйл бол энэ гурав бахна. Цайр бахна, витамин С бахна, витамин Д бахна шүү дээ. Эдрийг аягүй сайн одоо тогтмол хэрэглэж авах юм бол хүний дахлаа чинь ядраад байхгүй гэсэн. Сулдаад байдаг гэсэн. За дараагийнх нь юу вэ гэхээр нөгөө цагдаа нар байгаа шүү дээ тийм. Тэд нар маань хөөх юм амарнаа. Бас ядраа шүү дээ тийм. Байн ажиллалт байвал хизээ тахта тогтолцоо чи амарт юм бэ? Хизээ амарх нь. Унтж байгаа үе жоохон амарна шүү дээ. Ийм учраас ер нь дахлаанд номер 1 чухал зүйл нойр. Нойр алдлаа шууд яах нь дахлаас үлдэнэ гэсэн. Тэр өдөр. Нойр алдаал ханиад хүрч байна. Хонда хамрын салстанд нүг ханиад үүсгэж вирусаа авцсан байгаа. Халдвар авцсан байгаа. Тэгээд хүний бие хэвийн эрүүл дахлаа тогтолцоо асуудалгүй одоо хэвийн байгаа учраас өвдөхгүй яваад байгаа. Багхгүй юу? Одоо эсвэл амны хүндэд нөгөө стрептокок ангийн үүсгдэг бактери ороод ирсэн явж байгаа. Тэ? Тэр ерөөсөө дахлаа сайн хэвийн байгаа ч өвдөхгүй яваад байгаа. Гэтэл манайхан яадаг вэ? Нойр мууддаг. Тий шууд мэддэгдэг л дээ. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр ханиад хүрчдэг. Нойр мууддаг, хоолой нүвтждэг. Нойр нь мууддаг, бөөр нүвтждэг. Тэ? Нойр нь муудангууд, нойр алдангууд янз бүрийн одоо архаг өвчнүүд нь сэтэрдэг. Одоо үе мөчний өрсөлдөлтэй ч юм уу архаг өвчнөд хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс маань энэ нойртой аягүй холбоотой гэдэг энэ зүй тогтлыг аягүйсаа ойлгож аваарай. Нойроо ерөөсөө алдаж болохгүй. Хүн өдөрт 7-8 цаг тогтмол яг шөнийн нойр авах хэрэгтэй. Ингэжээж таны бие махбод чинь ядрахгүй гэсэн. Туйлдахгүй. Таны бие махбод ерөнхийдөө ядрахгүй явах юм бол дахлаа тогтолцоо чи яг таны бие чинь та нэг жоох ядраатай бол дахлаа чи яг тийм байгаа гэсэн. Багхгүй юу ингэнэ. За. Тэ? Бүр яг таны биетэй бүр яг энэ дахлаа тогтлын цагдаа нар бүр яг тойл тавьсан юм шиг ижлэх юм шүү. Та нэг жоох ядраад ингэ яваад бол таны дахлаа яаж ийн гэсэн үг. Тий бас тийм л байх нь. Тэгээд яваад байгаа тий. За ийм учраас нь хоёр дахь нойр аягүй чухал. За одоо гурав дахь нь сэтгэл зүй аягүй чухал. За би яг сайн тойл тавьсан юм шиг яриад байгаа шүү дээ. Яг ижлэх. Инээж ингээд цоглог яваад шүү дээ хүн чинь инээж хөөрөөд тий баяр баясгалтай ингээд яваад байх юм бол дахлаа чинь яг тэгээд явж байгаа. Ингээл нурмаагаал сэтгэл санаагаар унаал те айгүй стресстэй ингээд байх тусам дахлааны нөө цагдаа нар чи яг адилхан яах нь вэ? Яг ингээд нурмаагаар байж байгаа. Эзэн ичээвэл заяа ичээнэ гэдэг шиг. Тий, эзэн ичээвэл дахлаа ичээнэ гэсэн үг байна шүү дээ те. Энэ одоо баг миний титэм үг боллоо шүү. Тэ? Эзэн ичээвэл дахлаа ичээх нь шүү дээ. Энэ айгүй чухал. 3 дахь зүйл. За 4 дахь зүйл нь юу вэ гэхээр яг нэг юм хүнд одоо үргэлжлэлийн дараа те одоо яг ингээд хоолоо ихээр өвдсөн. За эсвэл одоо маш их ажил хийсэн дараа жоохон сүлддэг дахлаа. Өвдсөний дараа гэсэн үг. Дахлаа жоохон сүлддэг. Энэ үед нь аль болохоор дахлаагаа одоо хурдан хугацаанд сэргээж авахын тулд шимд ижээлэг хоол идээд сайн унтаад сэтгэл санаа аягуулсаа өөдрөг ачаад дахлаагаа дэмжиждэг байна шүү дээ. Тэрнээс биш нэг юм тарингуу дахлаа сайжирчдаг юм байхгүй шүү. Хүмүүс маань энийг аягуулсаа ойлгоорой. Тэ? Нэг шидтэй нэг үрэл уучингууд нөгөөх нь сов гэж босоод ирдэг юм байхгүй шүү. Тэ? Энийг аягуулсаа ойлгоор. Эдгэр чинь нөгөө плацебо эффект өмнө хоёлаа бас нэг дугаартай тайлбарлаж өгч исэн. Энэндээ дөрүүлж ажиллаад байгаа. За энийг уувал дахлаа чинь яах нь вэ? Сэргнээ, лаг болно гэж итгүүлсэн тий. Нөгөө хүн чинь ингээд яваад байх. Нөгөө хүнд итгэцэн. Нөгөө хүн чинь өөрөө ингээд яваад бол гой ингээд өөдрөг яваад байвал дахлаа дагаад ингээд өөдрөг яваад байна гэж хоёлаа ярьсан шүү дээ тий. Яг тэр нь болж байгаа. Яг тэр нь болж байгаа. За ийм учраас хоёулаа энэ дахлаа тогтолцоо яаж сайжруулах юм? Тэ?
За нэгдүгээрт яах нь хоолт ижил аягүй сайн идэх нь шүү дээ. Хоолнуудаа сайн идэн. За тэрэн дотроос нэмэлтээр цайр, витамин С, витамин D. За ялангуяа хүүхэд үед л хүм тахлаа тогтолцооч 13 нас хүртэл бүрэн одоо тогтож байгаа байхгүй юу? 13 хүртэл их өвднөл гэсэн үг ингээнээр. Гаднаад бүх орчиндөө танилцж явж байгаа болохоор. За энэ үед л яах ёстой? Маш сайн одоо харж авах хэрэгтэй гэсэн. Чи энэ дээр нэг юм тодруулч. Одоо CD-г бол одоо сайн дураараа би ч юм уу хүүхэд маань ингээ ууж байгаа байхгүй юу? Цайрын хувьд болохоор заавал шинжилгээ өгөх үү эсвэл дээд зээшгээ шууд уучих уу тий? За дээд зээшгээ шууд уучна. Тэ цайрыг бол нэмэлтээр ер нь айгүй хэрэгтэй, хүний бид айгүй хэрэгтэй. Тахлаанд айгүй одоо үйл ажиллагаанд нь хэрэг болдог юм эрдэс гэсэн үг байхгүй цайр. Нэмэлтээр зөндөө байгаа. Эсвэл цайртай дотор цинкум гэдэг цайртай одоо нэмэлтөө зөндөө байдаг. Тэ тэгэхээр цайрыг тогтмол хэрэглээрэй. За мөн яг хүүхэд одоо бага насны тэ за өсвөр насны хүүхэдтэй хүмүүстэй үзэгчтэй юу гэж хэлэхэд эдрээс гадна тахлаа тогтолцоог нь хамгийн сайн доктортой байлгадаг, сайн дэмжиж өгдөг зүйл бол гидсний бактери ахна шүү дээ. Бифидобактери. Одоо нэмэлтээр юу хэрэглэх юм бэ гэдгийг зааж өгдөг. За би бол олон төрлийн витамин, янз бүрийн мультивитамин, им гэхээсээ илүү энэ гидсний бактерийг нь тогтмол өгөөрэй. Яагаад гэвэл эрүүл ахын тухай онлоороо хүн төрлөختөн орчин үеэд хөгжих тусмаа цэвэрч болж байгаа. Цэвэрч байх тусмаа гаднаас бактери авахгүй байна. Бактери дотор ч хоёр янз ахна шүү дээ. Танд хэрэгтэй бактери байгаа, танд хэрэггүй бактери байгаа. За тэгэхээр алийг ч авахгүй бол хүн юугаад дутагдах вэ? Нөгөө хэрэгтэй бактери чинь ашигтай бактери чинь дутагдаад байна. Ашигтай бактери чинь багасгаар юу болд юм бэ гэхээр тахлаа тогтолцоо чинь сөрөг нөлөөтэй байна шүү дээ. Тахлаа чинь ашигтай бактеритай симбиоз буюу хамтран ажилтгаа гэсэн үг. За хамтран ажилтдаг нөгөө одоо хамтран ажиллах гэрээтэй нөгөө талын тусан гүйцэтгэгч нь байхгүй болохоор ажлаа яах нь 100% гүйцэтгэлтэй хийж чадахгүй гэсэн үг. Ийм учраас сулраад идэг. Тэ? Ийм учраас энэ гидсний ашигтай бактерийг очиод ялангуяа хөгжих тусам аягүй сайн хэрэглэх хэрэгтэй. Тэ? Ер нь бол ингээл хүн чинь байгаль дээрээс байгальтай харьцал бохир заван байж байгаа л тэндээсээ нөгөө ашигтай бактериудаа авч явах. Ийм зохицуулгатай биологийн бит байхгүй. Бид нар чи өнөөдөр 21-р зуунд тэ химэл оюун ухааныг ашигладаг болтлоо одоо бүр нээх байтугай ашигладаг болтлоо хөгжсөн энэ үед бол маш цэвэрч болцсон байгаа. Энд орчноосоо байгалаас бид тэр бактерийг авахгүй байгаа. Авахгүй байгаа учраас энэ одоо хүүхдүүд маш их одоо өвчнөд их нэрвдээд байгаа нь хамааралтай. Хүмүүс ингээ ярьдаг хгүй өвөө юм нэр. Бид нар багтаа нэг өвдөж байгааг юм даа гэж ярьдаг. Хаалт ижилээс нь болоод ингээд энэ үг л те. Би энэ хөвдөө юу гэж боддгоо гэхээр энэ цэвэрч болсноос болж гэж боддог. Одоо одооны хүүхдүүд жоохон 2 настай хүүхдийн одоо байгаа орчин миний 2 настай үеийн орчин хоёр бол тийс ондоо байсан байхгүй тий. Юуны орчны эрүүл ахуй хувьд л ондоо байхад одоо хамаагүй цэвэрхэн болчиход байгаа. Тэр бактериудыг авахгүй байх гэсэн хэвийн бактериуд. Тэр бактериудыг гаднаас авангуут яах вэ? Тахлаа тогтолцоог сургаж өгдөг байна шүү дээ. Яг тий. Яг тэр одоо хамтарсан тренинг хийдэг нөгөө бактериуд чинь. За ийм учраас хоол боловсруулалтанд ч гэсэн оролцдог айгүй чухал хүний биед байна. За 3 дахь нь ингээд даарах гэдэг ба ш тэ. Хүний биеийн температур буурах ч угаасаа тахлаа тогтолцоог удаашруулдаг гэж үздэг. Одоо таниад ингээд үйл ажиллагааг нь удаашруулдаг байна шүү дээ. Ингээд өвдчихдөг тэ. Даарахаар тахлаа сулгарчаад байна гэсэн үг байна шүү дээ. Дараад маргааш нь ханиад төрчдөг тий. Тий. Дараад маргааш нь ханиад төрчдөг. Дарангууд ханиад төрөдөг байгаа юм биш. Ханиад төрөдөг вирусыг бид нар ингээд байнга л орчноос ингээд ам хамар те энэ салстуудаа авчаад байгаа гэсэн. Энэ чинь одоо арьстай адилхан энэ салстуудад нөгөө анхдагч хамгаалах уруулууд байж байгаа. Цаашаа хүний биед оруулахгүйгээр гэсэн. За гэтэл daarангуут яах нь вэ? Энэ хамгаалалт тогтолцоо маань алдагдаад хүний бие рүү нэвтрээд өвчин үүсгэж байгаа гэсэн. Тэ? Тэгэхээр нөгөө бактерийн даахтай бас айгүй холбоотой байдаг. Яагаад гэвэл хүний бие чинь дулаанаа үүсгэж хадгалдаг эрхтэн чинь бүдүүн гэдсэн шүү дээ. Тэгэхээр бүдүүн гэдсэнд чинь энэ одоо үйл ажиллагааг нь хэвэн байлгахад энэ бактери хамгийн чухал нөлөөтэй. За тэгэхээр энэ бактери багасаад ирэнгүүт
биеийн дулаан бас буурах үзэгдэл ажиглагддаг. Биеийн дулаан буурангууд дахлаад тогтолцоонд бас сөрөг нөлөөтэй таардаг тий. Хэвээ ойлгож байгаа. Манайхан ч юм бол ингээд нөгөө жишээ нь өвөл хүйтэн байхад маландаа нэмнээ өмсөхөд өвлийг давчдаг. Бүү дээр үес айгүй ухаантай арт хүн байсан. Ажиглаад мэдсэн те гидсэрэл дулаан авчивэл яах нь. Тэр хүн чинь өвдөхгүй байгаа даа шүү дээ. Өвчин зовлонд нэрвдэхгүй байгаа даа те. Энийг бас айгуусаа ойлгоод авцсан байдаг. Тэгээд ч одоо өвлийн үйлрэлт нөгөө өвчин маань дэлгэрээд идэх те. Тэ дэлгэрээд идэх юм биш. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад нэвтрүүлгийнхаа төгсгөл хэсэг рүү оръё. Хүмүүс ер нь ингэж яриад идэв. Одоо эмчд үзүүлэхээр баахан өвчин гарна үзүүлээд хэрэггүй. Гэснийг ийм юм яриад идэв байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ? Зөвхөн өөрийнхөө өвчтэй байгаа юу, үгүй юугээ мэдээд асуудал байвал тэрийг эмчлэх ёстой нь одоо уг нь зөв баймаар те. Би бас одоо үзүүлсэн үеийн хувьд жоохон өнгөрөө ярьчихад гэдэг шиг яг одоо бол ингээ өөртөө маш ихтгэлтэй байгаа байхгүй юу. Миний аль эд эргэтэн одоо нуруу, туруу, тарих, толгой, нүд, ам эрдэс маань ямар байгаа вэ гэдгийг би бүрэн өөрийгөө контролдож мэдж гэнэ гэдэг бол энэ одоо хүний өөртөө итгэх итгэлийг бол ингэж маш гоё өргөж өгдөг юм зүйл юм байлээ. Тэгэхээр одоо манай од мөндрийнх нөгөө медиц сканер очиод бөөнөрөө юм шинжилгээ хийлгэсэн учраас ийм гоё байгаамаа би өөртөө баярлаа. Тэгэхээр яг медиц сканыг та бас танилцуулж өгөхгүй тий. Тэгээ манай медскан гэдэг одоо онцлогооны төв, эрт илрүүлгийн төв гэж ойлгож болно. За манай медскан бол MRI, компьютер томограф, эхо, эрдэнтхэн тий. За тэгээд одоо ясны сэржилт, нүдний иж бүр үзлэг хэвд одоо 9 төрлийн тоног хөрөмжн дээр за 21 орчим 21 манай одоо эмч эмнэлгийн ажилчид одоо мэдлэг чадвартай туршлагатай ажилдаг ийм онцлогооны төв юм байна. За манай гол нь давуу тал юу юм бэ гэхээр тоног хөрөмжүүдийн маань 6 хэмэл оюун ухаан суурилж дүнэлтэд гаргадаг. Ингээд дээрэс нь энэ одоо гаргасан дүнэлтийг нь аягүй сайн одоо эмч мэргэжилтнүүдтэй учраас ингээд бид багцлаад багц онш гаргаад тухайн хүний биеийг ямар байгаа юм бэ гэдгийг илрүүлж чаддаг хамгийн энэ сайн онцлог хийж байгаа багц онцлогоо. За энгийн багц, зүрх судасны багц, тарих нурууны багц, хавдрын багц гэсэн үндсэн дөрвөн одоо багцтай тий. Тэгээ нэг багц нь одоо энгийн багц гэхтэл ер нь 28-аас 32 өвчин илрүүлэх зорилготой. За манай зүрх судасны багц бол одоо нэг 35 орчим өвчин илрүүлнэ. Тарих нурууны багц бол 40 орчим өвчин илрүүлнэ тий. За манай хавдрын багц бол одоо үндсэн биеийн 40 орчим өвчин, дээрээс нь одоо цонхлон тохиолдог 10 төрлийн хавдрыг нийтдээ 50 төрлийн өвчин илрүүлэх боломжтой ийм яах нь өргөн хүрээний үйлчлэгээ үзүүлдэг одоо юу юм онцлогооны төв юм тий. За ингээд үйл ажиллагааны хувьд бол манайх аюул амрах хүмүүс маань манай вебсайт руу ороод бүх одоо миний ярьж байгаа бүх мэдээллийг аваад за тэгээд шууд тэнцэнээсээ багцаа сонгоод цагаа захиалах бүрэн боломжтой. За таны сонгосон багц дотор чинь ямар шинжилгээ агуулгдсан байгаа юм? Ямар өвчнүүдийг илрүүлэх юм? Ямар хугацаанд энэ шинжилгээ явагдах юм? Ямар үр дүнд хүрэх юм? Тэ? Шинжилгээнд эрэхтэй юуг бэлтгэх юм гэмэд бүх дэлгэрэнгүй мэдээллийг бол манай бид нар вебсайтаа бүгдийг нь оруулсан байна. Одоо энэ бол энэ мэдээлэл нээлттэй байх чинь очиод айгүй одоо чухал зүйл байхгүй те бид нар ингээл маш олон зүйл хайдаг. Тэгэл нэг утасны дугаар авдаг, аль заавал уцаар асуух болдог юм төвөгтэй байдал үүсэхгүйгээр бид нар ингээд нэгдсэн ийм том системтэй болцсон байдаг. Орсон одоо шинжилгээнд орсон хүмүүс манаас хариугаа одоо хизээж дараа нь онлайнаар харах боломжтой. За ингэж харахтаа ийм Монголиа дамжиж зөвхөн өөрөө таны мэдээллийг бол ингэж манай хамгаалсан байдаг. Хүмүүнийхээ мэдээллийг. Одоо урнаа маань жишээ нь хариугаа шууд манай вебсайт руу ороод шинжилгээний хариугаа харах боломжтой. За ингээд багц онцлогоос гадна манайх MRI-тай учраас одоо MRI-г наривчилсан шинжилгээнүүдийг бүгдийг нь хийнэ. Тэг ганцаарчилсан шинжилгээнүүдийг бүгдийг нь хийнэ. Дээрээс нь компьютер томографийн тооцогчтой шинжилгээнүүдийг бас ганцаарчилсан шинжилгээнүүдийг тусад нь бүгдээрэнд нь хийдэг. Ийм одоо онцлогтой орчин үеийн онцлогооны төв юм байна. Тэгэхээр одоо нийт үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол эрхэм баян бол эрүүл мэнд шүү. Тэ? Тэгэхээр бид нар таал эрүүл байх юм бол ер нь бусад бүх зүйлийг хийж, шийдэж, асуудлаа шийдэж амьдралаас бусад гоё зүйлүүдийг мэдэрч явах боломжийг бүрдүүлдэг
эрүүл байх гол хүнс чинь тогтмол хийн болох. Тэ? Эрүүл байх гад амьд байх гад шинэ машина бид нар чинь жил болгон онцлогоонд оруулдаг байхгүй. Таны машин зүгээр ээ нү? Асуудалтай байна. Асуудалтай байвал тэр машинд явах эрх олохгүй шүү дээ усаас тэ. Гэтэл эрүүл мэндэ бид нар үзүүлдэг байхгүй. Машинасаа дор үзэж гин гэсэн. Явж бол хэдэн жилдээ нэг болохоо байхаараа үзүүлдэг энэ үд оройтцсан байгаа гэдэг. За тэгэхээр итгэлрүүлэх гэдэг нь ер нь бол тогтмол хяналтыг хэлээд байгаа. Тогтмол хинжээж л ямарваа нэгэн хүнд өвчнийг эрт үед нь барьж авах боломжийг бүрдүүлэх юм аа. Инхээр жил болгон манад яг ингээд багцаа сонгоод үзүүлээд бие үзүүлээд явах юм бол та яг манай хөтлөгч урнагийн хэлсэн шиг итгэлтэй тэ өөртөө бардам байж болно гэдгийг бол амарч байна. Тэгэхээр манай Медсканд бол үйлчлүүлээрэ манай вебсайт Медскан CGM гэдэг вебсайт байгаа. Утасны дугаар нь 77 77 22 21 гэдэг утасны дугаартай байгаа. За баярлалаа. За баярлалаа. Гоё орчинтой шинэлэг технологитой олон даваа талуудтай та бүхэн очиод бас мэдэрээ. За үргэлжлүүлээ баялаа. За үргэлжлүүлээ. За тэгэхээр төгсгөлд нь дахлаа тогтолцоогоо бид нэр одоо хайлнаа тий. Дахлаагаа дэмжинэ гэдэг дахлаа гэж айгүйх яриад идэг. За дахлаагаа дэмжих эхний үйлдэл юу юм бэ гэхээр хорт зуршлаасаа салах байдаг. Хорт зуршлаасаа салнаа. За энэ салахгүй байгаа бол та дахлаагаа дэмжинэ гэж бол худлаа яриад хэрэггүй тий. Та цагдаагаа ажилуулчаад цагдаагаа ажиллаа хий намайг хамгаалаа гэж ажилуулчингуудаа нөгөө цагдаагаа ажил дээр гарангууд араас нь зодоод байна гэсэн үг. Тамхиа зодоод байна. Архиа зодоод байна гэсэн үг байна шүү дээ. Тэгчээ та ажил хий гэж шаардаад байна гэсэн үг. Тэгэхээр дахлаа тогтолцоог сулруулдаг, муутгадаг, удаан хугацаанд олон жил муутгадаг зүйл юу вэ гэхээр энэ хорт зуршил байдаг. Хорт зуршлаасаа салах нь шүү дээ. Зайлшгүй салах нь байна. За мөн хөдөлгөөний идэх аягүй сайн дэмжиж өгдөг. Ер нь ингээд тогтмол одоо биеийн тамирын дасгал хийдэг. Ер нь тамирчид гэх юм уу те дахлаа аягүй сайн байдаг. Дахлаа тогтолцоо. Хөдөлгөөн бол аягүй чухал байдаг. Тэ? Хөдөлгөөн сул байх тусам нөгөө хоёулаа яг түрүүнд ярьсан шүү дээ. Эзэн хичээвэл дахлаа хичээнэ гэх. Таны дахлаа бол яг таныг толинд тавьсан юм шиг. Та ингээд аягүй сайн тэ толинд ингээд өөрийгөө хараад ингээд хоол тэжээлэнтэй анхаардаг, шим тэжээлтэй хоол иддэг те. За сайн унтаж амардаг, аягүй сайн одоо хөдөлгөөн хийдэг те. Дасгал хөдөлгөөн аягүй сайн тогтмол хийдэг. За стресс багтаа, уур бухимдал багтаа, сэтгэл зүгөө удирдах чаддаг те. Ийм байх тусмаа дахлаач яг тийм байхад. Та дахлаач нь ийм гоё байх тусам таны биед яах нь өвчөө үсэхгүй. Одоо бидний биед ингээл мэдэхгүй штэ хавдрын ис үүсчлээ. Та хоёрын биед хэлж мэдэхгүй. 1 2 энэ тэнд хавдрын исүүд үүсчлээ. Дефект үүсэл нэг хүний эрүүл хэс чинь хавдрын ислөө хуурчиж байгаа штэ. Тэр исүүдийг дахлааны систем устгаал явж байгаа. Ер нь бидний үүсчлээ байгаа тий. Тэрий чинь яг нь дахлаа тогтолцоо чинь алаал явж байгаа. Танд ерөөсөө устгаад явж байгаа. Энэ үйл ажиллагааг нь тогтмол сайн байлгавал бид нэр хавтад өртөхгүй байх боломжтой. Тэ? Энэ чинь буурахаараа хүн яах нь дахлаа хавтад өртөөд байна. Нэг жишээ тий. Тэгэхээр мэдээж бидний нэг сольж чадахгүй зүйл юу байдаг юм бэ гэхээр насжилт байгаа. Нас ахих тусам яг толинд тавьчихсан байгаа юм шиг нөгөө дахлаа маань бас яах нь хөшөрчил жоохон одоо ингээд суларч ил байх нь шүү дээ. Ингээд нас ахих тусам архаг өвчнүүдүүд ялангуяа хавдар мавдарт өртөх эрсдэл нь өндөр болоод байдгийн шалтгаан нь энэ. За тэгэхээр дахлаагаа сайн байлгая гэвэл яг өөрийгөө толинд хар. Та өөрөө яг ямар байгаа. Та өөртөө арчаатай яг саяны хэлсэн нэг 4 зүйлүүдийг сайн авч явдаг байх юм бол дахлаач яг тийм байна. Дахлаач яг тань шиг ийм сайн байх юм бол таны бие ирүүл яваад. Айх юм байхгүй. Гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн дугаарыг үзсэн бол та үдэж дуусангууд толинд өөрийгөө нэг хараарай. Тэгээ яг та яг ямар байгаа юм. Дахлаач яг тийм байх шүү. Тэ? Ийм учраас одоо тэр толинд хараад хүмүүс өөрийгөө мэдчихэж яг юун дээр ямар байгаа гэдгээ. Тэр буруу байгаа зүйлүүдэд засч эхлээрээ тэр чин засагтаад эхлэнгүүд дахлаач нь сайжаад эхэлнэ гэдгийг амлаж байна. Тэгээд өнөөдрийн дугаар энэ үед өндөрлж байна. Урнаатай их баярлалаа.
дархлаагаа ингээд тэрвэрмээр санагдаж байна. Сайн Тий, яг тий. За баярлалаа эмчээ. Маш сонирхолтой байлаа. Тэгээ өнөөдрийн дугаарыг хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүй эрт дэлгэрүүлгийн Медис Канто болон Хямлай брендийн Альбиосны дистрибьютор Захир төмөр компани маань эвэнтдгээ ажиллалаа. За нэвтрүүлэг НТV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хос төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. Дараагийнхаа дугаараар иргэн уулзъя. Та бүхэндээ эрүүл энх сайн дархлаатай байхыг хүсье яриа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандилснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.